Их эзэн таны өргөнд өөрсдийн өргөл болгон 11-ийг авчирсан. Бүхий л хайртай хүүхдүүдэд та өнөхөр өрөөх болтугай. Энд ирсэн бүх хүмүүсийн ажил үйлс хөдөлмөр бүх зүйлийг өрөөж гэр бүл хэрэгцээ бүрийг нь хангах болтугай эзэн байна. Танда баярлалаа их эзэн. Алдар магтаал хүндэтгэл зөвхөн танд авахлаа. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. Амен. Баярлалаа. За эзний оршууд хамтдаа сууцгаая. Сайн байцгаана уу? Сайхан наацгаас нь сайхан зусцгааж гин үү? За наадамч их өргөн дэлгэр болж гин. Бүгдээрээ ч их сайхан амарцгааж байна. За зуны амралтаараа хэдүүлээ чинь ер нь аяллыг сайн мэдээ түгээх тийм одоо чуулганаараа тийм аян ер нь зарлцсан байгаа шүү дээ. Хаа явсан газараа аялж байхдаа, амарж байхдаа, энд тэнд явж байхдаа Бурхны сайн мэдээг түгээцгээе гэсэн юм. Тэгээ мэдээж амьд өгчөөд бүгдээрээ л тэгээ явж байгаа бах. Өчигдөрхөн Эрдэнтийн наадам ингээд дуусч байна. Ер нь бол наадам одоо баяр наадам одоо ингээд дуусчих шиг байна шүү те. Ашгүй одоо ажил төрөлдөө орцгоё да хэдүүлээ. Тэгээ би ч өөрөө Эрдэнэтэд 10 жил багасаа өсөж 10 жилээ төгсөж бүхэл одоо дурсамжтай он жилүүд маань тэнд бас өнгөрсөн байгаа. Тэгээ Эрдэнэтээс ойрхон 60 км-ийн наанд Сэлэнгийн баруун бүр тэнд ер нь төрсөн. Гэхдээ Эрдэнэтэд өссөн байгаа. Тэгээ манай нутгийн баяр наадам их сайхан боллоо. Их сайхан боллоо. Яасан ч зохион байгуулалт их өндөр их гоё болж байна. За хэдүүлээ номлол руугаа оръё. Би өнөөдөр Эрдэнэтийн талаар ярих гэсэнгүү. За өнөөдөр миний та бүхэнтэй хуваалцах номлол бол Эв нэгдэл Бурхны ерөөлийг дагуулдаг юм а гэсэн сэдвийн хүрээнд хуваалцсан. Эв нэгдэл Бурхны ерөөлийг дагуулдаг. За дуулал номын 133 дугаар бүлэг бүгдээрээ хамтдаа нээцгээе. 3 ишлэлтэй юм богино бүлэг байгаа. Бид нар ихэнхдээ ер нь найз нөхөд эсвэл сошиал дээр энэ ишлэл гарч ирдэг байгаа. Найз нөхдөд маань хамтдаа нөхөрлж явах үед, хамтдаа цагийг өнгөрөөж явах үед энэ ишлэлийг бас тавьсан хүмүүсээс нилээдгүй харж байсан. За би эндээс дуудъя. Айда ах дүүс эвтэй найртай амьдрах нь юутай сайхан, юутай таатай. Ах Ароны тэргүүн дээрээс сахлаар нь урсаж өмсгөл хувцсныхын захаар доошлох үн цэнтэй тосолгооны тос адил. Цооны уусын дээр ундаг Хермоны шүүдэр мэт. Яагаад гэвэл Явэ тэнд ерөөлийг тушааж мөн хамийг зарлагдсан юм а гэсэн байна. Амен. За би бас сая Смогоос уншсан. Ерөнхийдөө хэдүүлээ Смогоос явж байгаа. Смогийн шинэ гэрээ хэвлэгдээд гарцсан байлээ. 8 сард шинэ гэрээний одоо тийм эвент зохион байгуулж байгаа юм байлээ. Ариун бичээсээс тэгээд таад бас очих байх гэж найдаж байна. Хуучин 2019 өмнөх орчуулга дээр бол харагтун ах дүүс хамтдаа нэгдмлэр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн таатай вэ гэж орчуулагдсан байдаг. Бид нар бүгдээрээ энэгээр аягүй сайн мэднэ. Хуучнараа ер нь уншиж яасараад биднэрт илүү ийм наалтцтай бас сонсогдоод байдаг. Смодер хэдүүл ямарсан дасж гин те. За дуулал номын 133 дугаар бүлэг бол маш богино ердөө 3 ишлэлтэй маш гүн гүнзгий утга санааг агуулсан гайхалтай юм ишлэл байгаа. Энийг мэдээж Давид бичсэн, Давид хаан бичсэн. Давид хаан бичээ зогсохгүй еврейчүүд одоо дээгүр өнгөрөх баяр, Пентекостийн баяр, майхан баяраараа нөгөө Иерусалим руу ирж өгсөж явах үедээ ингэж хамтдаа дуулж Бурхантай уулзах тэр сүнслэг аялыг илэрхийлсэн юм чухал дуу байгаа. Өгсөх дуу гэж ярьдаг. Тэгээ энэ дуулыг Давид бичгтээ Израилийн овог аймагуд Израильчууд ив нэгдэлгүй байна, хагаралтай байна, бид нар ив нэгдэл чухал байна гэсэн үндсэн дээр дуулаач маань энэ дууг бич зохиосон байгаа. Мэдээж Израилийн овог аймаг 12 овог аймаг байгаа. Бид нар хуучин гэрээнээс унших юм бол мэднэ. Яаковын хүүгүүдээс гарсан овог аймаг. Дан, Юда, Ефраим, Манасе, Беньямин гэх мэт овог аймагуд байгаа. Тиймээс энэ дуулан зүгээр нь эвтэй байхаасаа байхыг ятгсан хэдий ч Бурхан ив найрамдалтай ард түмэнтэй үргэлж хамт байдаг шүү гэсэн энэ гол санаа энэ дуул дээр явж байгаа.
Тэгээ би амьд үг чуулганд 2016 оноос хойш ерөнхийдөө үйлчилж байгаа. Эммануэль бүсийн пастораар одоо 3 дахь жилдээ үйлчилж байна. Анх пастораар үйлчлээд тослогоо аваад томилогдохдоо ерөнхийдөө за би энэ бүсийнхаа хүмүүсийг яаж удирдан дагуулах вэ? Яаж чиглүүлэх вэ гэдэг эзний өмнө суусан. Тэгээ эзэн надад юу гэж хэлсэн бэ гэхээр ив нэгдлийг тунхаглаа гэдэг. Тэгэхээр ив нэгдэл бол маш чухал зүйл байгаа. Анх би Эммануэль-ийг аваад тэрний дараагийн жил өнгөрсөн 2025-26-гийн онд энэ жилүүдэд Эммануэль-ийн ерөнхийдөө ураа гол ишлэл ер нь ив нэгдэл дээр тулгуурлаж явсан. Гэтэ ив нэгдэл ямар чухал юм бэ гэдгийг Бурхан биднэрт үргэлж сануулж идэг. Ганц одоо юу гэдгийг чуулганы ив нэгдэл биш, гэр бүл, хамт олон тий бид нар нийгэмдэр харилцаан донд байгаа. Аж ахуй нэгж албан байгууллага дээр ажиллаж байгаа. Хаана байгаа газар талбар болгон дээр бид нар ив нэгдлийг бий болгохч байх ёстой юм гэдгийг Давид уриалсан. Бурхан бас уриалсан байгаа. Тэгэхээр ив нэгдэл бол чухал юм аа ахын дүүсээ. Иерусалим бол ерөнхийдөө Израильчуудын төв, сүнслэг мөргөл үйлддэг тэм төв байсан. Тийшээ бүх ард түмэн яг энэ Пентекост энэ баяруудаар, майхан баяруудаар очиж эзэнд ив нэгдлээ илэрхийлж ингэж хурж ирдэг байсан байгаа. Тэгээ өнөөдөр ч гэсэн яг ялгаа байхгүй. Тэр өмнөх үеийнхтэй ялгаахгүй л хагарал, бутаргал иймэрхүү юмнууд байсаар л байна. Үндэстэн даяар хоорондын тэмцэл, гэр бүлийн маргаанууд, мөн ах дүүсийн муудалцаан, тэгээ дээрэс нь чуулган хүртэл хагарах тохиолдлууд бид нар харж байгаа. Бидний нүдэн дээр хил байгаа. Үндэстэн гэх юм бол одоо Орос Украины дайныг ярьж болж байна те. Нилээн сериосны бас хагарал тэмцэл болж байна. Израиль бас Афганистаных байна. Мөн Америк, Иран гэдэг одоо ингэ нэмэгдээл байна. Энэ бол ив нэгдэлгүй байгаа дэлхийн хүмүүсийн ив нэгдэлгүй байгааг нь л илэрхийлэл. Ив нэгдэлтэй байсан бол хязгаарч хоорондоо дайтаж нэгээ үзий ядаж нэгэндээ муу зүйлийг хинч хийхгүй шүү дээ. За би та бүхэндээ 4 зүйлийн талаар хуваалцах болно. Нэгт ив нэгдэл бол Бурханд таалагддаг юм. Дуул номын 133-ийн 1-р эшлэлээр айда ах дүүс эвтэй нартай амьдрах нь юутай сайхан юутай таатай вэ гэсэн. Өмнөх орчуулга дээр харагтун ах дүүс хамтдаа ив нэгдэлтэй амьдрах нь хичнээн сайхан хичнээн таатай вэ гэж орчуулагддаг. Бурхан үүнийг таашаадаг ив нэгдлийг. Бурханы хүслийг биелүүлэгч нь Бурхан ах дүүс гэж хэлсэн байгаа. За энэ дээр гарч байгаа ах дүүсийг бол бид нар юу гэдгийг яг тухайн орчин нөхцөл яг ямар ах дүүсийг хэлсэн бэ гэхээр Бурханы ард түмнийг эзэнд итгэдэг, эзэнд итгэлийн хүмүүсийг хэлсэн байгаа энэ. Тэгэхээр эзний итгэлийн хүмүүс, итгэгч ахын дүүс нар бид нар хоорондоо эвтэй байж Бурханы ард түмэн эвтэй байгаарай гэсэн энэ санааг, гол санааг хэлж байгаа. Тэгээ шинэ гэрээний Марк ном дээр хэлсэн байдаг шүү дээ. Дагалдагч нь ирээд ээж ах дүүс чинь ирсэн байлаа гэдгсэн чинь Есүс хэн миний ээж, хэн миний ах дүүс вэ гэж хэлдэг. Бурхан надтай миний хүслийг биелүүлэгч нь миний ах дүүс юм а гэж эзэн өөрөө хэлсэн байдаг. Энэ үг бидэнд ив нэгдлийн чухал шинжийг бас онцлогийг бас хэлж байгаа. Түүний утга учирыг бас бид нэр тунгааж бодоход маш чухал. Бурханы ард түмэн ив нэгдэлтэй хайр дүүрэн амар тайван харилцаатай амьдрах нь Бурханд тааламжтай бөгөөд хүмүүст ерөөлтэй болохыг яг энэ ишлэлээр зааж байгаа. Тэгээ ив нэгдэл гэдэг бол еврейгээр ихад гэдэг үг байд юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг цул, нэгдмэл, хамтаараа гэсэн ийм утга санааг илэрхийлж идэг. Тэгээ бид нар яагаад нөгөө еврейгээс энэ үгийг ингээд гаргаж ирээд хэлээд байдаг вэ гэвэл анхны сонсогчдод энэ үг ямар утгатай вэ гэсэн энэ гол санаа агуулж идэг. Тийм учраас номлогч нар ер нь үгийн судалгаа хийж, экзегез хийж ингэж тайлбарладаг. Яг энэ үг нь ингэсэн утгатай үг шүү. Ингэж ойлгох ёстой шүү гэдэг энэ гол санаа явж идэв шүү. Зарим тайлбарлагчид эднэрийг бүгдээрээ нэг газар нэг зорилгын төлөө гэсэн ийм бас утгыг илэрхийлдэг. Бичээсийн одоо теологийн тайлбарлагч нар. Бид бүгдээрээ өөр одоо
характер, өөр өгдөлтөө ер нь Бурханаас бид нэр бүгдээрээ өөр, хүн болгон өөр, зан чанарын хувьд, ёс суртахуун одоо юу гэдэг юм бүгд л өөр байгаа. Бидний нэгтгэдэг нэг чухал зүйл юу гэхээр зориг байгаа. Зориг нэгтгэдэг. Алсын хараад нэгтгэдэг. Амьд өгч чуулганы Христ итгэж биднийг амьд өгчүүд биднийг нэгтгэдэг зүйл бол Бурханы сүр жавхлан чуулганыг байгуулцгаая гэдэг энэ алсын хараа энэ олон өөр хүмүүсийг нэгтгэж бүгдээрээ хамтдаа урагшилдаг. Мөн Христ итгэгчдийг ахан дүүсийг Матай 28-ын 18-аас 20 дээр хэлсэн байгаа шүү дээ. Явж бүх хүндэд сайн мэдээ тунхилдаг тун. Хэнийг хэлж байгаа энэ ахан дүүсийг итгэгч биднийг явж бүх хүндэд сайн мэдээ тунхлаа гэсэн. Энэ биднийг нэг галсын хараа зориг Бурхны зорилгын төлөө өөр үзэл бодол сонирхолтой хүмүүс хамтдаа алхахыг эв нэгдэл гэж хэлээд байгаа. Тэгээд сайн бөгөөд тааламжтай гэдэг энэ үг гарч байгаа. Сайн гэдэг нь болохоор еврейгээр тов гэсэн үг байт юм байна. Бурхны нүдэнд зөв, үн цэнтэй, сайн гэсэн утга санааг илэрхийлж идэг. Эв нэгдэл нь бүтээлийн анхны зорилготой нийцэж байгаа гэсэн үг. Тэгэхээр Бурхны нүдэнд зөв, үн цэнтэй, сайн гэдэг үг илэрхийлж. Эхлэл номын 1:31 дээр Бурхан бүтээсэн бүхнээ хараад нэн сайхан байлаа гэж бичигдсэн байдаг шүү дээ хэдүүлээ. Эхлэл номын 1-р бүлэг уншихад. Тэгэхээр яг энэ сайн гэдэг энэ үг нь болохоор яг тэр үгтэй адилхан гэж орчуулагдсан байна. Тэгээ тааламжтай гэдэг нь болохоор наим буюу наим гэдэг юм биш үү? Баяр баясгалан, амар тайван, сэтгэлийн ханамжийг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр эв нэгдэл бидэнд баяр баясгал, амар тайван, сэтгэл ханамжийг өгдөг гэсэн үг. Тийм биз? Амен. Эв нэгдэл бидэнд баяр баясгалан, амар тайван, сэтгэл ханамжийг өгдөг. Хэрвээ хагарал байх юм бол биднэрт энэ баяр баясгалан, сэтгэл ханамж, амар тайван хизээч өгөхгүй шүү дээ. Хэрвээ гэр бүлийн гишүүд эхнэр нөхөр хоёр хоорондоо хагаралдаа байвал тэнд баяр хөөр байх уу? Аз жаргал байх уу? Тэнд амар тайван байх уу? Байхгүй шүү дээ. Тэнд байхгүйгаа зогсохгүй хажууд байгаа өрөө хүмүүстэй амар тайван алдагдуулна. Аз жаргалыг булаана. Заримдаа мэдээж гэр бүл хагарах, хоорондоо бас маргах тохиолдлууд гардаг. Тэгээ гараад ингээд харахлаар эргэн тойрны харахлаар хүүхдүүд ямар царайтай байгааг бид нар мэддэг те. Мэдэрдэн шүү дээ. Царайдсан тэрл өнгө аяс байгаа байдал нь шал өөр болчдөг. Тэгээ аав ээж хоёр эв найрамдалтай байгаа л ахмад хүүхдүүд аз жаргалтай нэлдээл байгаад байна. Тэгэхээр эв нэгдэл гэдэг зүйл тухайн орчиндөө тухайн байгаа газараа баяр баясгалан, амар тайван, сэтгэл ханамжийг өгдөг юм гайхалтай зүйл. Энийг хэлсэн баг. Тэгэхээр Бурхны ард түмэн итгэж бид нар итгэлийн анхан дүүснэр бид бүгд хамтдаа эзэн дотор эв нэгдэлтэй үйлчлэх юм бол тэнд Бурхан таалаа зогсохгүй бас ялгаа авахгүй амар тайван аз жаргал баяр хөөр байдаг. Амен. Тэгээ Филиппои номын 2:1-2 дээр тиймээс Христтэй холбогдсон та нар альва урам зориг, хайрын тайтгарл, сүнсний нөхөрлөл, өрөвч сэтгэл, өршөөнгүй зам байгаа бол нэг адил зүйлийг бодож, нэг л хайраар хайрлан, нэг амьтай, нэгдмэл санаатай байж намайг бүрэн баярлуулаарай гэсэн. Тэгэхээр бид нэр ингээд нэгдмэл байж, нэгдмэл санаатай байх юм бол эзэн таашаадаг, эзэн баярладаг. Хэдийгээр Паул энийг хэлж байгаа гэсэн Бурхны үг, амьд үг бол хүмүүсээр дамжуулан хэлж байгаа өөрийнх нь үг байна. Бурхан баярладаг, Бурхан таалдаг зүйл байгаа гэсэн үг. Өнөөдөр өөрөөр хэлбэл эв нэгдэл бол зөвхөн хүмүүс бидэнд сайн сайхан өгөө зогсохгүй эзэн таашаагаа таалдаг энэ гайхалтай зүйл. Тэгэхээр дуулал 133 биднэрт эв нэгдэл Бурхны хүсдэг амьдралын хэв маяг гэдгийг бид нар ойлгох. Энэ хэв маягийг бид нэр хаа байгаа газараа бий болох хэрэгтэй. Ажил дээр, гэртээ, чуулгандаа эсвэл хаа нэг газар аяллаар явж байхдаа ч юм уу энэ зүйлийг бид нэр эрэлхийлээ явж байгаа хэрэгтэй. Ер нь Бурхны үг биднэрт яах гэж байгаа? Бид нэр биелүүлэх гэж, хэрэгжүүлэх гэж, Бурхны үгийн дагуу алхах гэж, амьдрах гэж л байна. Энэ яагаад гэвэл биднэрт хэрэгтэй. Биднэрт ивэл ирүүл болдог энэ гайхалтай зүйл.
ах дүүс нэг сэтгэлээр нэг зорилгын төлөө Бурхны хайр дотор хамт амьдрах үед Бурхны сайн сайхан өрөөл тэдний дунд илэрж идэг. Саяхан хавар би бүсийнхаа гэрээст бичих нэг юм сургалт орж исэн. Тэгээ баг багаар хуваагдаа. Гэрээслийг хэрхэн бичих үү гэж заагаад тэгээ хамтдаа бас гэрээсл бичээд ийм зүйл болж исэн. Тэгээд тэн дээр маш олон кейсүүд байсан л да. Ер нь гэр бүл дээр гэрээс бичээгүйгээс болоод хагарсан, эвдэрсэн харилцаагаа бүр ингээд бүр доош нь навигдсан юм тохиолдлууд харагдчихсан байхгүй юу. Тэгэхээр ив нэгдлэг яагаад ийм чухал юм бэ? Ив гэрээсэл тэнд бичээгүйгээс болж хоорондоо ах дүүс нэг эцэгхийн хүүхдүүд хоорондоо төрөнгөөс олж маргалдах. Ах дүүс хоорондоо болж маргалдах. Тэгээ цаашлаад удаан жил тэр нэг төрөнгөөс болж 2-3 жилийн тийм юм хөндөй хүйтэн харилцаа ингээ үргэлжилсэн. Тэгээ энэ байдал нь бүр өөртөөх нь харилцааг эргүүлж олж авахд хүртэл хэцүү болцсон. Ийм тохиолдлыг харж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд ив нэгдэл байсан бол, ив нэгдлийг цагтаг бол бид нэр гэрээс бичсэн бичээгүйгээр бидний тэрийг эрүүл ухаанаар, мэрэгэн ухаанаар хувааж зарцуулж болно шүү дээ. Тэгэхээр ив нэгдэл бол бидний хагарлыг одоо эргүүлж яадаг энэ чухал зүйл байгаа. Над дээр манай бүсийнхэн олон хүмүүс ирдэг л дээ. Тэгэл янз янзын юм ярьдаг. Нэг нэгнтэйгээ бас харилцаа муу байна, ив нэгдэлгүй байна гэсэн ийм тохиолдлуудыг ярьдаг. Энэ болгон дээр л тэгэл бид нар чинь бас шанална шүү дээ. Нэг нь хагараад, дотроо хагараад байх юм бол бас зүрх сэтгэл өвдөн, битгий бас хагараасаа гэж бодно. Тэгэл бичээсийнхаа дагуу хэдүүлээ бүгдээрийн зөвлөгөө өгөөл явдаг. Бичээсийнхаа дагуу бид нар Бурхан юу гэж хэлсэн юм бэ? Биднийг нэг уучил гэсэн, хайрл гэсэн, хамгаал гэсэн, урам зориг өг гэсэн. Нэг нэгнийхээ төлөө залбирт хамтдаа үйлчил гэсэн байгаа шүү дээ. Энэ бүх зүйл зөвхөн ив нэгдэл дотор л явагддаг зүйл байгаа. Тэгэхээр ив нэгдэл бол маш чухал ах нэ. Амен. Тэгэхээр бид ив нэгдлийг бий болгож гин үү, эвдэрцээнийг бий болгож гин үү, эсвэл эвдрүүлэх ив нэгдлийг бий одоо эвдэрцээнийг бий болгож гин үү, ив нэгдлийг бий болгож гин үү гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй. Заримдаа бид нар санамсаргүй байдлаар ч гэсэн одоо юу гэдгийг сүүлд нь бодоход бас ив нэгдэлгүй байдлыг бий болгосон үеуд бас тохиолдлууд гарч ирдэг байгаад. Тэгэхээр бид нэр альва зүйлийг бодохдоо хийхдээ үйлдэхдээ маш ухаалаг бас бодож явах хэрэгтэй байна. Тэгээ миний үгс, миний хийж байгаа үйлдэл ив нэгдлийг бий болгож байна уу, эсвэл хуваагдлыг бий болгож байна гэдэг маш сайн бодож явах хэрэгтэй maaхан төс. Дуул 133 дугаар энэ бүлэг, энэ богинохон бүлэг яг энэ зүйлийг өгүүлж байгаа. За тэгэхээр ив нэгдлийг бий болгохч ямар байх ёстой вэ? Бие биенээ хайрладаг, бие биенээ уучладаг, мөн даруй зөрчилдөөнийг ивээр шийдвэрлэдэг, хамтдаа залбирж үйлчиж Христийг төвөө болгодог байх. Ингэснээр бид эрүүл, хүчрхэг, ив нэгдэлтэй төлөвсөн ийм хамт олон болоод өөрсдөө бий болгож идэг. Амен. За хоёрт ив нэгдэл тосолгоо шиг урсдаг. Дуул 133-ын 2 дугаар эшлэлээр Ахароны тэргүүн дээрээс сахлаар нь урсаж өмсгөл хувцсныхан захаар доошлох үн цэнтэй тослогооны тос адил юм аа гэсэн байна. За энэ дээр ив нэгдлийг яагаад тостоо зүүрлж вэ? Яагаад гэвэл ив нэгдэл Бурханаас ирдэг. Ахароны дээрээс сахлаар нь урсаад доошоо хувцсаар ингээ урсж байгаа тостой адил, үн цэнтэй тостой. Израилийн хамгийн анхны тахилчаар Ахарон буюу Аароныг Бурхан тоссон байгаа. Тэгээд толгой дээрээс нь урсаа сахал, тэгээд бүхэл биеийг нь хамарсан. Тэргүүн дээр нь урсаад ингээд доошоо урсж байгаа гэсэн. Тэгэхээр сахал бол эрх мэдлийг илэрхийлдэг байсан байна. Тослохоо гэдэг бол ерөнхийдөө Бурханы ерөөл, ариусал, ариун сүнсний оршихуй гэсэн ийм утгыг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр тэр тослогдож байгаа, тослохоо байж байгаа хүн бол Бурханы ерөөлийг тээж байгаа. Бурханы ариун сүмийг өөрөөдөө ариун сүнсийг тээж байгаа. Мөн ариуслыг мөсгөж байгаа тэр нэгэн байх нь ахын төс. Тэгэхээр бид нар яах нь вэ? Эзний тослогоо биднэртэй хамт байгаа. Ахын төс биднэртэй. Бид нар Бурханы ерөөл дотор амьдарч байгаа. Ариусал дотор байгаа.
мөн ариун сүнсний оршихуйг бид нэр тээж хамт явж байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ зүйлийг бэлэгдэж энэ тосолгоогоор үн цэнтэй тосоор дамжуул бид нар ингээд яг тосолгоо шиг өөрсдийнхөө хийж үлдэж байгаа бүх зүйлийг бусдад ингээд дамжуулж явах хэрэгтэй манай ахын дүүсээ. Израилийн ард түмэнд энэ тослох гэдэг бол маш чухал зүйл байгаа. Ялангуяа одоо хуучин гэрээний өмнөх энэ тослогоо наардын тосоор Иесус Христийн хөлийг тослсон байдаг. Энэ үн цэн өгж байгаа байхгүй юу? Тэр тослогоо тослогж байгаа хүнд үн цэн өгж байгаа. Тэр хүнд эрх мэдэл өгж байгаа. Ариун амьдраараа эвнэгдэлтэй байгаараа гэсэн энэ зүйлийг өгч байгаа. Өнөөдөр бид нар ялгаа авахгүй адилхан ариун сүнстэй хүмүүс шинэ гэрээнд амьдарч байгаа. Эзний тослогоо бидний дээр байгаа. Бид нар мөн ялгаа авахгүй ямар нэгэн үйлчлэл томилогдоход угтагчийн эсвэл магтаалын одоо эзэнд үйлчилж байгаа бүхий л үйлчлэхэд ахлагч пасторууд нь ялгаа авахгүй тосоор бидний тосолдог. Тэгээ бид нэр ариун сүнсийг тээж яваа хүмүүс учраас энэ зүйл яг эв нэгдэл энэ тосолгоо адил бусдад бас урсах хэрэгтэй мó гэсэн энэ гол зүйлийг мессежийг биднэрт өгч байна. Гэтэл 30 дээр Ахарон болон хөвгүүдийг нь надад тахилчаар үйлчлүүлэхийн тулд тослон томлж ариусгах ёстой гэсэн байна. Тэгэхээр тосгооны төлөө би сая дурдсан байгаа. Энэ эв нэгдлийг илэрхийлж байгаа, бэлэгдэж байгаа нэг чухал зүйлийг харуулж байна. Тэгээд Эфес 4:3-аас 6 дээр эвийн барилгаар сүнсний сойргосон эв нэгдлийг хадгалахыг дээд зэргээр хичээх тун гэсэн. Тэгэхээр эв нэгдлийг хадгалахыг хичээх тун гэсэн байна. Тэг үргэлжлүүлээд та нарын дуудагдсан найдвар нэг байдаг шиг нэг бие, нэг сүнс, нэг эзэн, нэг итгэл, нэг баптизм, нэг бурхан байдаг. Тэг бурхан бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор оршдог бүгдийн эцэг билээ гэсэн байна. Амен. Тэгэхээр энэ эхний хэсэгтэр эвийн барилгаар сүнсний сойргосон эв нэгдлийг хадгалахыг хичээгээрэй гэсэн байна бурхан. Тэгэхээр энэ эв нэгдэл яг Аароны толгой дээгүүр, сахал дээгүүр, хувцас дээгүүр орсон шиг бурханаас дээрээс ирээд доошоо урсдаг энэ зүйл байгаад байгаа. Тэгэд бидний бүхэл биел ер нь эв нэгдлийг илэрхийлдэг бэлэг тэмдэг болох ёстой. Гэр бүлийн эв нэгдлийг бий болгох чинь мэдээж ээж хоёр. Чуулганд эв нэгдлийг бий болгох чинь ахлагч удирдагч нар, сүнсээр төлөвлөсөн хүмүүс. За альва аж ахуйн нэгжид эв нэгдлийг бий болгох чинь удирдагч нар, захирлууд нь ч юм уу, эсвэл менежерүүд нь ч юм уу хагараа болно шүү дээ чинь. Хин нэгэн бас нэг уур амьсгалыг намжаах, эв нэгдлийг бий болгох тийм байх тохиол байгаа гэдэг. Дээрээсээ доошоо ингэж урсдаг байх нэ. Тэгэхээр эв нэгдэл гэдэг нь бүгд ижил бодолтой, ижил санаатай, ижил чанартай байх биш. Бид нар өөр хүмүүс гэхдээ нэг зориг, нэг алсын хараа, нэг зүйлийн төлөө хамтдаа алхаж байгаа энэ зүйлийг хэлж байна. Тэгээ Матай 28:18 биднэрт бол яг ахан дүүс биднэрт хамгийн чухал эв нэгдэл болох бидний чухал зүйл байгаад байгаа. За эв нэгдлийн эсрэг тэгвэл бид нар зүйл байгаад байна шүү дээ. Эв нэгдийг эвдчээдэг хамгийн том шалтгаанууд бас байна. Бардамнал байна, атаархал байна, уур хилэн, хов. За ялангуяа хов бол эв нэгдлийг бол нэлээд эвднэндээ. Эго, хүний өөрийнх нь эго байна. Тэгээ аминч үзэл, хуваагдал, донтолт гэх мэт. Энэ бүх зүйл эв нэгдлийг эвдчээдэг. Тэгэхээр миний саяны дурдсан энэ зүйл хэрвээ бидний доторт ингээд өчүүхэндүүдийг гарч ирэх юм бол бид нэр суух нь байна шүү дээ. Бодох нь байна шүү дээ. За эд зүйл нь эв нэгдийг эвдчээдэг, цаашлаад хор хөнөөл, гэр бүл, чуулган хор хөнөөл авчирд байдаг хин зүйл байна. Харин эв нэгдлийг хамгаалж идэг зүйл бол даруй зан, хайр, уучлал, үнж байдал, ариун сүнсний дуулууртай байдал байгаад. Тэгэхээр бид нэр Бурхны үгэнд дуулууртай байснараа эв нэгдлийг бий болгод юм ахын дүүсээ. Амен. За гуравт нь эв нэгдэл хермоны шүүдэр шиг ам авчирдаг гэсэн байна. За энэ юу гэсэн үг вэ? Дуул 133-ын 3 дугаар эшлэлээр Сионы уулсын дээр ундаг хермоны шүүдэр мэт гэсэн байгаа. Ингэж бэлэгдсэн. Сион уулс дээр ундаг хермоны шүүдэр гэж бэлэгдсэн. Тэгэхээр би номлолтоо бэлдэж явах үед хермон уул, сион уул
Гэт жоохон судлаа л да. Тэгээ Хермон уул нь нэлээд өндөр уул юм байна. 2800 м одоо далайн түвшнээс дээш 2800 м өндөр өргөгдсөн. Тэгээ мөнх застай. Тэгээ байнгын одоо шүүдэр бууж яадаг бусад одоо Израильчин ерөнхийдөө хуур амьсгалтай газар нутаг шүү дээ. Ер нь одоо цөл хуураа. Тэгэд тэр уулнаас ус урсаж Йордан голыг тэтгээд цаашлаад одоо мөсөн тэнгис рүү ингээд цотгодог. Тэгж явах явцдаа энэ эргэн тойрны тэр газар нутгийг үржил шимэн болж яадаг. Энэ гайхалтай одоо нэг тогтцтой тийм уул юм байна. Ялангуяа Израильд хуурай урсан. За энэ Хермон уулын шүүдэр мэд ам өгч яадаг. Тэгэхээр бидний ив нэгдэл яагаад ам өгөх болов? Яагаад энэ Хермон уултай одоо зүүрлэх болов? Бидний ив нэгдэлтэй байгаа байдал нь бие авч явж байгаа байдал нь эснийг таньж мэдэхгүй хүмүүст гэрчлэл болж яадаг. Бурхны үгийн дагуу алхаж байгаа хүмүүст гэрчлэл болж яадаг. Ер нь тэгдэж штэ тий. Эзний одоо дагж энэ эрэнд нэг сонин их онцгой хүн байх шүү тий. Тийм тохиолдолд гэрчлэл бид зөндөл сонсч байсан. Яагаад ямар учир байнгаа ухаадсан чинь эн чинь Есүс Христ Бурханд итгэдэг хүмүүс байсан юм билээ штэ гэдэг. Тэгэхээр энэ Хермоны шүүдэртээ зүүрлсэн энэ байдал нь бидний ив нэгдэлтэй хамтдаа ив нэгдэлтэй байж байгаа энэ байдал нь бусдад гэрчлэл болд бусдад амийг өгчээд юм байна ахын дүүс юм. Тэгэхээр энэ Хермоны шүүдэр адил биднэр ив нэгдэлтэй байж бусдад үлгэр дуурайл болох нь чухал юм байна. Тэгээ би сая 6 сард Библийн сургууль төгсөөд ангийнхантайгаа Орос руу төгсөлтийн аяллаар явсан. Тэгээ бид нэр хоошоо Орос яваад Саяаны нуруу гэж байдаг шүү дээ. Манай их зохиолч Нацагд орчин Хинти хангаа Саяаны гэдэг. Тэр Саяаны нуруугаар явлаа. Тэнд очиж бас нөхөрлөж хамтдаа тэр уулын бэлд доор нь аршаан тэгээд тэр уул өөд өгсөөд аюу гой цагийг өнгөрөөлөө. Тэгээд тэр Саяаны нурууг холоос хараад сүрдсэн. Гайхамшигтай нуруу. Би энэ амьдралдаа ер нь тийм том нуруу юм харж байгаа юм. Миний харж ирсэн нуруу яг Монголдо одоо том нуруунууд байгаа л да. Би Алтай таван богд жорж үзээгүй шүү дээ. Яг мэдээж өндөр уул байна. Гэхдээ тэр сүрлэг юм Саяаны нуруу. Тэгээ яг Хермон уулыг судалж агаад Саяаны нурууг ингээ төсөөлөө ботсон чи яг адилхан байгаа даа. Өндөр төм сүрдмээр. Тэгээ тэндээс ингээд хөрхрээ буугаад ус буугаад тэгээ тэндээ алхаж байгаа Саяаны нуруугаар ингээ алхаж яхад ингээд тэр шүүдэр унсан байгаа нь ингээд шалбан оргож байгаа байхгүй гутлыг пүүзтэй явж байсан. Ямар ч бороо ороогүй мөртлөө тэр гутлыг өмдний доодох одоо үзүүр хэсгийг шалбан оргож. Тэгэхээр энэ чухал зүйл байгаа. Энэ чухал бэлэгдэл энэ үржил шим өгдөг энэ гайхалтай зүйл нь ив нэгдэлтэй бид нэр холбоод бодглохлоор Бурхан бид үйлчилж байгаа эзэн дотор хамтдаа зогсож байгаа бид нар яг л энэ шалман оргож байгаа шиг энэ шүүдэр мэт бусдад эзний амийг таниулах хэрэгтэй юм ахын төс. Тэгэхээр уушлал, урмын үг бусдад тусаж байгаа тусламж бол бидний ив нэгдлийн зүгээр хамгийн ихний хийх ёстой зүйл байдаг. Тэгээ жишээ бодоход гэр бүл дээр бичээстэр эхнэр нь нөхрийгөө хүндэлж нөхөр нь эхнэрийгээ хайрлах гэсэн байдаг. Яг энтэй адилхан хэрвээ хүндлэхгүй хэрвээ хайрлахгүй хэрвээ өөрийнхөө үүргийг гүйцэтгэхгүй бол тэнд гэр бүл маш том хагарал болно л гэсэн. Гэр бүлийн одоо энэ эв нэгдэлгүй байдал нь бидний ажил төрөл цаашлаад үйлчлэл дээр хүртэл нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр эв нэгдэл гэдэг бол одоо бүхий л талбарт их чухал үүрэг гүйцэтгээд байна шүү дээ. Үйлс намын 4:32 дээр тэд бүгд нэг санаа нэг зүрхтэй байлаа гэсэн баг. Ийм учраас тэд хүчтэй гэрчилж олон хүн аврагдаж хэрэгцээ нь хангагдаж байваа гэсэн баг. За эцэст нь дөрөвт нь эв нэгдэл байгаа газар Бурхны ерөөл байдаг юм гэсэн байна. Амен. За дуул 133-ын 3-ын сүүлийн хэсэг. Яагаад гэвэл Яавэ тэнд ерөөлийг тушааж мөнх амийг зарлигдсан юм а гэсэн байна. За ерөөл Бурхан бүтээлдээ сойрхдаг онцгой хайр шиг ерөөл.
Бурхны өрөөлөөр амьдрал, эрч хүч, урам зориг, хөгжин цэцгэлэл бүх зүйл ирдэг бидэнд. Эзнэр өрөөгдсөн амьдралыг бүгдээрээ л хүсдэг. Тэгэхээр энэ өрөөлийг авахын тулд бид нэр эв нэгдэлтэй байх нь чухал юм аа. Эв нэгдэл өрөөлийг тушааж мөнх амийг зарилгацсан гэж байгаа юм. Тэгэхээр тушаасан, зарилгацсан гэсэн энэ хоёр үг дээр фокуслаад үзэх юм бол хэн ер нь тушаал зарлиг өгдөг юм? Эрх мэдэлтэй л хүн үг шүү дээ. Хаан, хаадууд, эсвэл сайд ерөнхийлөгч нар эрх мэдэлтэй хүн гэж. Тэрнээс дээгүүрх эрх мэдэлтэй бурхан хэрвээ та нар эв нэгдэлтэй байх юм бол би өрөөлийг зарлигдаж тушаасан гэж байгаа юм. Тэгэхээр бидний энэ эв нэгдэлтэй байдал нь бурханаас сэрэг тэр гайхалтай өрөөлийг хүлээж авдаг байна. Тэгэхээр ямар газар эв нэгдэл нь байдаг байх нь? Гэр бүл, чуулган, одоо энэ хайр байгаа газар. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос гэж бичээсээр байдаг. Тэгэхээр хайр Бурхны хайр байгаа газар, Бурхны уучлал байгаа газар. Өөрөө бусдыгаа яг байгаагаар нь хүлээж авсан тэр газар эв нэгдэл байдаг. Пентекостийн өдөр Үлс 2:1 дээр тэд бүгд нэг санаатаагаар хамтдаа цугласан байваа гэсэн. Тэгээ тэр бүгд нэг санаатай нэгдмлэр хамтдаа тэр цугласан газар ариун сүнс бууж ирээд тэгээд тэд нэр сэргэлт болж цаашаад мянган хүмүүст авралын сайн мэдээг ярьсан шинэ гэрээний эхний 4 номдэр бид нэр үздэг. Тэгэхээр эв нэгдэлтэй байгаа газар бид нэр ерөөлөө өгөө зогсохгүй эзний авралын сайн мэдээ тэнд сэргэлт болж тэнд ариун сүнс бууж ирж эзний авралын сайн мэдээ бусдад төгж олон хүмүүст эв нэгдлийн бас ерөөл болж идэг. Тэгээ дүгнээд хэлэхэд эв нэгдэл бол үзэсгэлэнтэй. Нэгдүгээр эшлэлээр хэлсэн. Тааламжтай, таатай, сайхан. Энэ бол бурхантай ойрхон зүйл. Бурхан энэ зүйлийг таашаадаг гэсэн байгаа. За та сайн яваараа бурхан эв нэгдийг таашаадаг. Хэрвээ гэр бүл дотор хагарж байгаа бол эв нэгдлийг бурхан таашаадаг шүү. Хамт олон дотор эв нэгдэл хагарж байгаа бол эв нэгдлийг бурхан таашаадаг шүү гэсэн үднээсээ бид нэр эв нэгдлийг бий болгох хэрэгтэй. Тэрч байтугай чуулганд бид нэр эв нэгдлийг бий болгох хэрэгтэй. Мэдээж бидний амьдралын нөхцөл байдал одоо явж явах үед янз янзын л одоо юу гэдгийг уур хөргөх, уушиг савсаалгах те дургүй юм хийх янз янзын юм гарна хагаралдаа. Тэгэхээр энэ дээр юу гэж бодох вэ гэвэл ер нь бурхны үгэн дээр юу гэж байдаг вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Би альва зүйлийг хийхдээ ер нь за бурхан бичээс дээр юу гэж байдаг вүлээ гэж ер нь боддог. Бичээс дээр энэ юу гэж байдаг вэ? За тэгээд цаашлаад юу ахлаараа за энийг хэрвээ миний удирдагч ахлагч маань за ялангуяа би пастораас их жишээ авдаг л да. Пастор байсан бол надад юу гэж хариулах байсан, юу гэж бодох байсан бэ гэж би боддог. Энэ биднэрт хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл бичээс биднэрт хэрхэн зөв амьдрахыг заадаг энэ гайхалтай. За эв нэгдэл бол шүүдэр шиг тос шиг тосгоо шиг дээшээ урсаж ингээд бусдад дамжиж идэг. Шүүдэр шиг сүнслэг амьдралыг бусдад өгч идэг. Мөн эв нэгдэл байгаа газар бурхны өрөөл элбэг хангалуун байд юм аа ахын дүүсээ. Амен. Тэгээ бүгдээрээ эв нэгдлийг эрхэмлэгч байгаарай. Итгэлийн ахын дүүсээ. Ялангуяа ах дүүс хамтдаа нэгдмлэр байх нь гэсэн байгаа ш. Юутай сайхан, юутай тааламжтай вэ гэсэн. Энэ бурхан дэлхийн ертөнцийг бүтээгээд бүтээлийн одоо Эхлэл номын эхний хэсгээр бүх зүйлээ бүтээснийхаа дараа нин сайхан байлаа гэсэнтэй агаар нэг. Тийм учраас ахын дүүс бид нар эв нэгдэлтэй хамтдаа бурхан дотор үйлчиж амьдарч байх нь юутай сайхан, юутай тааламжтай вэ итгэл ахын дүүс. Бүгдээрээ хамтдаа босцгоё. Босоод хамтдаа эв нэгдлийг тунхаглан залбирцгаая. Ах дүүсээ хэрвээ хэн нэг нь уучлаагүй бол уучлаарай. Эв нэгдэл хагарал байгаа гэж та хэрвээ дотроо танд сануулж ивэл та тэнд очиод харилцаагаа, эвдэрсэн харилцаагаа сэргээгээрэй. Мөн чуулганд дотор хэрвээ ийм асуудал байгаа бол итгэлийнхаа ахын дүүс дээр очиод эзний үгийн дагуу эв нэгдлийг бий болгоорой. Ховж биш, эв нэгдлийг илэрхийлдэг
нэгэн байцгаая ахын дүүсээ. Учир нь эв нэгдэл бол эзэн бурханд таалагдсан байна. Амен. За бүгдээрээ хамтдаа залбирая. Залбираад хамтдаа их эзэнд бас алдар магтаалыг өргөе. Хэзээ рүү гараа өргөн түүний өмнө ирье. Бидэнд бас зүрх сэтгэл дотор эв нэгдэлгүй байгаа зүйл байгаа бол эзэн бидэнд сануулж өгөөрэй. Тэгээ эв нэгдэлтэй алхахыг, амьдрахыг бид нар бас хүсэж байна. Яг л Аароны дээгүүр урсан тос шиг, Хермон уулын шүүдэр шиг тахтуус хамтдаа эв нэгдэлтэй байх нь эзэн таалагддаг шиг эв нэгдлийг хөдөлгөөн хамтаа тунхаглан залбирцгаая. Халелуя, эзэн таньда баярлалаа. Эзэн минь бидний дунд бардамнал, өшөө хонцол, атаархал, хуваагдал байвал та хэлж өгөөрэй. Тийм эзэн бидний дотор нэг зоригтой болгож өгөөрэй эзэн минь ээ. Таны үгийн төлөө тань талархаж байна гэзээ. Ариун сүнсний тосолгоо бидний гэр бүл, чуулган, үйлчлэл хамт олон бүрэн дээр байх болтугай эзэн минь ээ. Тэгээ бид эв нэгдлийг тунхаглаж байна эзэн минь ээ. Өөрсдийн амьдралдаа эв нэгдлийг тунхаглаж байна. Хийж байгаа ажил үйлчлэл дээр эв нэгдлийг тунхаглаж байна. Их эзэн минь алхаж байгаа гიშгэж байгаа явсан газар мөн болгон минь эв нэгдэлтэй байх болтугай эзэн минь ээ. Учир нь эв нэгдэл амар тайван, баяр хөөр, аз жаргал танаас ирэх тэр ивэл өрөөлөг өгдөг лээ. Амен. Халелуя. Бүгдээ хамтаа их эзнийг магтцгаая. Эв нэгдлийг эрхэмлдэг, эв нэгдлийг бий болгодог Бурхныг хамтдаа магтцгаая. Өнөөдөр чи гараа өргөө түүнийг үнэлээ. Та бидний амьдралыг эв нэгдэлтэй байлгахыг хүсдэг эзэн минь. Тэмээ эзэн минь бид ахын дүүс таны үгийн дагуу эв нэгдэлтэй байхыг хүсэж байна эзэн минь. Өөрсдийн амьдралдаа эв нэгдлийг тунхаглаж байна аваа. Бид нар эв нэгдлийг эрхэмлэн эв нэгдэлтэйгээр хамтдаа үйлчилж, амьдарч, ажиллах болно хэмээн тунхаглаж байна. Танда баярлалаа эзэн минь. Бүх алдар хүндэтгэл магтаал зөвхөн эв нэгдлийг эрхэмлэгч амьд ариун бурхан танд байх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Халелуя.